Өсөө. За би бас дахиад бичлэг хийлгүү нэлээ удлаа. Тэгээ саяхан нэг Roblox Aid-мигээр нэг богинохын хэмжээний нэг тийм бичлэг хийсэн. За өнөөдөр би тоглоом болохгүй. Өнөөдөр би яана гэж. Миний нэлийн дуртай хүмүүс ч бас нэлийн дуртай аниме ярьж гэнэ. Тэр бол ямар аниме гэж? За энэ тухай ярина. Яг юуг нэрэх гэж байгаа юм бэ гэвэл би хүмүүсийн тал тулалдсан яг сүүлийн 2 хүнийг стооцоод ярина. Тэгээд ер нь л тэгээд ямар түүхтэйг нь ярина. За ойлгосон байх. Бичлэг. За эхнийх лүү бүү. За энэ бол тэгэл үнэхээр хүчрхэг дайчин тортой тулаад лав нэлийн хүнд байдал оруулсан. Тэгтээ яг би энэний түүхийг чийж гисэн мэдэхгүй ч гэсэн тэр MVZ-ээс үзэхэд лав энэ тэгэж өөрийгөө ялах хүнийг хайж явсаар өгсөн. Тэгээд өөртөөгөө дүүцэх хүнийг бол олж чадаагүй. Гэхдээ иймэрхүү тулгаанд орон нутгийн мэдэж маш хүнд дасгалыг хийсээр бүр нэг завчаал үүлийг твтгшин хуваадаг болсон. За хоёрт Адам. За Адам бол үнэхээр хүчрхэг тэнгэрлэг тусгал яа. Зевсис үзээд лав яа. Амар болох Зевсиг бол станаар шууд яа юугмэр энэ шууд өстөж аваал. Амар тулцсан Зевс энэ хоёр бол энэ бол ярихааргүй бүр амар дулаан болсон. За тэгээ Адамын түүх гэвэл уг нь бурхадтай ихнэр Эватайгаа үнд Эватайгаан Эватайгаа бол сайхан амьдарч исэн. Тэгсэн чинь яагаад хорт могоо Эвагийн өөрийн болгож чадаагүй дээ атаархаад шүүхтэр гүтгээд тэгээд хүмүүс нь тэрэнд нь итгэж солиороод яг хөөс тийж солиорсон нь үнэл болсон л доо. Тэгэхгүй бол бид нар бүтэхгүй байх байсан. За тэгээ Адам Ива дэлхий рүү явах гэсэн нөхөр Адамтайгаа дахиж уулзах чадахгүй нь гэж гунж уйлаад байжсэн чи Адам баахан алин барьж орж ирээд нөгөөтгөө идэж хазаад нүлмаад яваад тэгээд Иватайгаан зүг албаар дэлхий рүү өөрөө бас цуг явахаар болдیں۔ Тэгээд сая жоон техник задлахчлаа. Юунэр явчлаа. Тэгээд эхнэр Иватайгаан Адам дэлхий рүү буугаад хүүхдтэй болоод хүн төрлөختнийг үүсгэсэн. Тэгээд бас нэг тийм домог байдаг. Тэр домгийг энэ аним дээр оруулсан юм байлээ. За 3 дугаар тэмцээнд Сасаки оролцсон байдیں۔ Сасаки бол тэгэл амир хамгийн агуу ялагдагч байсан. Тэгээд би яг үндэ анх үзэхэд дэлхийн зүгээр хамгийн нэг ч ялж үзээгүй
хамгийн алдартай яалагдагч дэлхийн яалагдагч гэх хочтой хүнийг одоо тэгээ юу гэж Босидон яаж ялна гэж бодох уу? Тэгсэн чи яалцдаг нас. Тэгтээ яг би хүн төрөлхнийг дэмжсэн л дээ. За тэгэд бол мен гэвэл тэгэл амар шууд тэгэл бараг ирээдүг зөөнөгч ер нь буддаа л гэсэн үг. Тэгээ бараг буддаагаас илүү. Тэгээ бүр сүулт нь те бүр яагаш юу лээ бүр ингэ дэлхийн жижигээс сонсож галзуу. За 4-р тэмцээн Жак байна. Жак бол тэгэл Америкийн алуурчин англич үлээ замдаггүй ямар ч Англи алуурчин баха энэ Лондон хот гэхэр чинь. За Лондон хотын энэ бол үнэхээр кул төрдгөө. Одоо энэ ингээ Лондон хотыг тэр жигт нь айц автуулсан гэж угаасаа ярьдаг юм визээ зөө. Тэгээд биш тийм нэлээд хэдэн бие үнэлэгчийг алсан гэдэг л дээ. Тэгээд тэрэн дээр чинь нэг тийм нотлох хоёрыг үлдэх ёстой штэ. Юнгот энэ нэм дээр үлдээгээгүй. Тэг Шерлок Холмс хүртэл тэрийг олж чадаагүй гээд яриадсан. Яа. Тэгээд эн чи ялцсан гэдэг байгаа ш. Геркулесийн юу лээ? Геркулес үлээ. Нурдаш тэр бурхны өөдөөсөн яа үзээд ялцсан гэдээ байгаа ш та бас. Яа амар. Үнэхээр амар. Тэгээд нэг юм хэлээ заяа. Энэ улаанууд байгаа. Энэ ингээ хүний гурван сэтгэл хөдлөлийг харж чаддаг заяа. Нэг нь улаан буюу уур хилэн. Нөгөөх нь шар буюу сайхан сэтгэл. Нөгөөх нь нэг ягаан гэх юм уу? Нэг ягаан ластимит. Нэг ягаан гэхэр айдас. Тэгээ энэ баяг бол тэгэл айдсандаа дурлаж тэгэл амар алуурчин болсон юм байл л дээ. Тэгээ ар гэрийн амьдрал гэвэл тэгээд үнэхээр хэцүү амьдралтай байсан бэлээ. Зя 5-дугаар тэмцээн Райден бол тэгэл хамгийн алдартай хамгийн хүчрэх алдартай гэж бодов. Хамгийн хүчрэх сумочин тэгээд тэр бага байхдаа ингээ 3 нас хүрсэн ч гэсэн хүлд ороагүйсэн. Тэгээ хамгийн анх удаага алхахтаа хамаг ясан хугараад юу нь бол хөдөлж чадхааргүй болсон. Тэгсэн хэдийч яагаад хугарсан бэ гэхээр биеийн жижигнөө бас тэмээти биеийн булчнаа илүү ингээд юу болсон бохоггүй юу? Төрснөөсөө ихсүүлээд ингээ бүр аим хүчрэхэг тэгээд ясна өөрөөхөн биеийг дийлүү одоо булчныгаа дийлэхгүй ингээ хугарсан гэж байгаа. Тэгэнгүүтээ яаж ингэж алхаад сумаач хамгийн хүчрэх сумаач болсон бэ гэхээр энэ одоо энэ зурган дээр ингээд нэг чээж хүзүүд нэр ер нь бол нийл ингээ нэг улаан юм байгаа. Улаан шивэс шиг тэд нар бас булчин. Тэг булчингаа биш дээ. Илүү булчингаа заяа ингээ барьж тогтоох нэг тийм бас ингээ булчин үсгсэн байгаа заяа. Тэгээд би тэрийг сонсож байгаа бас нэг санагдаа. Гэтэ яг хөө тэгээд эртхэн бурхан Шивата үзээ тэгээд
хамаг чадлаараа хичээгээд яалагдсан да. За 6 дугаар тэмцээн дээр буддаа байна. Мань буддаа. За энэ бол хинээр жилүүлгүй угаасаа та нар л бурхан гэдгийг мэднэ. За энийг яг одоо их сонсож байгаа хүмүүс байвал яагаад бурхан хүний талд орцсон байгаа бэ? Бурхан чинь бурханыхаа талдаа хүний эсрэг үзэх үстэй гэж бодож байгаа байж магадгүй. Гэхдээ мань буддаа бол үнэхээр гоё. Гэгэрсэн хүн байсан болохоор гэгэрсэн. Гэгэрээд тэгээд гэгэрж бурхан болсон. Тэгсэн ч гэсэн эн чинь бас хүн байсан болохоор тэгээд юу ахгүй юу? Тийм сэтгэлдээ нэг тийм юм байгаа штэ. Одоо нэг хүнийг хайрлах сэтгэл өөрөө бурхан ч гэсэн. За тэгээд мань боддоо бол тэгээд хаан хүү байсан гэлээ. Тэгээд өөр улсынхаа нэстэ уулсан чинь би тэр голыг мэдгийч. Яг төгсөлт нь юу гэдгийг мэдэхгүй гэдгийг сонсоо бас гайхаад тэгсэн чинь найз нь нас орсон. Тэр найз нь бол тэгээ өөр улсын бас хаанхүү байсан. Тэгээд нас орсон чинь мань буддаа гэгэрсэн. Гэгэрэл түрээд тэр найзаагаа төрсөдгш нас орсон өдөр нь тэгээд хүмүүс баахан цэцүү өгөө цэцэг шидээд дээрээс нь нөгөө найз нь австан зүг нөгөө би тэр голын төгсгөлийн мэдэхгүй гэсэн юуруугаа ингээ хөвлөц. Тэр тэгээд хөвөөд явсан. Тэгээд мань буддаа ихнэр хүүхэд ар гэрээ орхиод хүмүүсийг бас нэг тийм лам болгосон ш. Манай монголчуудын лам болгосон. За 7 дугаар тэмцээн Куиши. За Куиши бол тэгэл яг бүр хаад гэдэг хүчтэй хамгийн анхны хаан хятадын хаан тэгээд чинь бас амар яатсан гэлээ. Энд чинь үстэй хээр тал зам тавьсан. Тэр нэг цагаан хэрэн биш үү? Тэрийг бол өөрөө барьсан юм шиг байлээ. Тэр би яг энэ видеогийн товчлог үзээгүй ч гэсэн нэг арай өөр хүний нэг монгол хүний нэг товчлог үзсэн юм аа. Тэр лав ихтэй яах вэ? Мангагаар нь яатсан. Гэтэ бас дэжүүд ихтэй юм байсан. Тэгээд бүр энэ виштэй бүр аимшигтэй зүгээр тамийнхан хийсэн ялц. Нэг бүтэн гаргаж. За тэгээд мангай бол тэгээд дайсны энэ одоо аав нь вэштэй энэ өөрийн төрж өссөн нутгийнх нь эсрэг талын хүн байгаа байхгүй юу? Тэнгууд тэр аав нээр муухай зөө. Ингээд Куиши өөрөөсөн Куиши өөрийнх нь хүүхэдтэй. Тэнгуудаа хаянгуудаа нэг тосонд хайсан байгаа заяа. Тэнгууд Куишин амар ад болж явдаг байсан. Учирнгээ бэл тэгээд ойлгож байгаа. Аав нь тэгээд эсрэг талын эсрэг тосхны хүн байсан. Маш олон хүнийг аалсан гэж энэ хүүг нь маш буруутдаг байсан. Тэгсэн чинь нэг эмэгтэй гарч ирээд би чамайг хайрлаа гэд их хүний хайрыг мэдрүүлсэн.
Данч аавд нь алуулсан байд юм аа. За 8 дугаар тэмцээн Tesla байна. Tesla бол тэгэл та нар бол мэднэ. Яг дэлхий дээр байсан домогт хүн. Энэ бол тэгэл шинжлэх ухааны бол үнэхээр амар хүн. Энэ канон дээр аним дээр бол тэгээд аянгийн хүүхэд гэдэг хочтой мөлий. За тэгээд яагаад энэ робчиг харагдаад байна юм гэхээр волонтер нь энэ робчиг болгосон мөлий. Тэгээд манайг тааж үсээ. Хинээсээ туллаа. Жишээ нь нөгөө үхлийн хаантай тулаад ялагдсан. Яа Tesla хүсэн. За Leonidas. За Leonidas бол хамгийн ер нь бол дэлхийн түүхийдх бол хамгийн агуу хаан. Яг уу Монгол хоёр дахь Чингис хаан бол хоёр дахь хоолох л та. За энэ хаан биш дээ. Яг ямар улсын хааныг биш дээ. Та өөрөө нэг тэр бодоод олох гээд үз. Би нэг та хэд 10 секунд үе. Зя таасан гэж найдаа. Энэ бол Ромын хаан. Ромын хаан үгээр жилгүүл та нар бол мэдчихэл байгаа дөө. Ромын хаан гэхээр бол тэгээ дэлхийн талаас их хувийн эзэлж исэн дэлхийн түүхийдх хамгийн том улсын хаан энэ байна. Аним дээр. За тэгээд манга уг 8 хүчрхэгч гэсэн бүр тийм амар хаан байсан ч гэсэн ялагдсан. Апологийн өөдөөс үзээд ялагдсан байдیں۔ Юм цусан тийм биш шээ. За энэ тэгээд амар хараалалдаг баг хэлээ. Зя 10 дугаар тэмцээнд Окита буюу Окита энэ бол нэр нь. Тэгээ хоч нь болохоор чөтгөрийн хүү гэдэг хочтой. За энэ бол тэгээд бүр аимшигтэй, аимшиг. За энэ бол сэлэмчин харвас угаас харагдаж байна л та. За энэ биш дээ. Чөтгөрийн хүү гэдэг хоч биш баг нэр нь зөө. Угаасаа баг өөр юм биш. Чөтгөрийн хүү зөө. Тэгмүүд энэний өөдөөс үтсэн хүн гэхээр юу? Сэлэмний бурхан хин бэлээ. Ямар ч сэлэмний бурхан өөдөөс үзээд ялагдсан. Энэ бүр амар зөө. Луугийн өмсрэлт гэдэг дээр л хийгээд биш дээ. Бүр тэр нөгөө бурханы бүр амар хүнд байдал оруулсан зөө. Тэгүнгууд бүр зээс боломжгүй энэ хүний хийж чадах дээрс биш вэ нэгэд бүр тэгээд дээрээс нь энэний тэгж түүхийг нь бол харуулаагүй байлээ. Би үтсэн хүн нэрээ энэ Окита энэ дараагийн хоёр бол тэгээ юу шүү заяа. Ариу бас өөр их бас хийцэн байлээ. Тэгээд сүүлийн хоёр нь бол үзэж чадаагүй шүү. За. Уучлаарай. Зя 11 дахь тэмцээн миний сүүлийн үзсэн юу бол энэ байна. Симо лу. За тэмээ Симо байна. За энийг би анхаарад энэ юунаас нараад байна штэ энэ ам нь яг яатсан. За одоо энийг нэр Симо юм. Энэ ам нь яатсан. Энэ одоо баг атинкун та хитэн болох юм уу хайшаа гэж бодож ирсэн. За тэгээд би нэг бүр амар хүчрхэг файтер юм болоо гэж боддгоо байсан. Тэгсэн чинь энэ юу байсан гэж.
Юу яах шээ. Снайпер гэдэг нас. Гэтэ яг энэ баг бол тэгэл амар хүчрхэг снайпер байсан. Хүчрхэг амар снайпер байлээ л дээ. Локигийн эсрэг үдсэн юм бэлээ. Тэгтээ бүр Локи нь арай зөө. Бүр амар хүчрхэг биш дээ. Хүмүүсийг хувилгааш. Яа. Одоо тэр 3 бурхан хувилгаж байгаа заяа. Тэрийг тэгээ маш олон удаа тэгэж бас яасан байгаа. Үржүүлж хувилсан. Тэгтээ тэр 3 бурханы юу байсан гэж. Яа, амар хүчрхэг бурхад байсан заяа. За, эхнийх нь Геркулес байна. What the fuck. За, дараагийнх нь ёо, Тор байгаа. Oh my god. Нөгөөдг нь юу лээ? Торын аавыг чи хин гэдэг лээ. Fuck юу лээ? Тийм. Одын 3 хувлаа гараад ирчихдэг нас. Тэгстэй тэрийг тэв үржүүлцдэг нас. Тэгсэн чинь Симон ганцхан сумаар бүгдийг хийж чотлцдаг нас. Тэгсэн чинь яаж хийж шот хийсэн бэ гэхээр нөгөөтөр ингээд бүр нэг сум гэсэн маш олон хуваагддаг тийм сум байсан. Тэгээд тийм их армиг яасан байдیں۔ Шууд ганцхан сумаар устгасан. За нэг юм хэлье. Яагаад ийм нэг амар шүд дамн гарцсан сөрөвтэй вэ гэхээр биш дээ. Наа чи ажлын ийл юм хийж байсан чинь өөрийнх нь хараагүй гадраас хацрынх нь энэ харж байгаа энэ хэсэг үстэй. Энийг ингээд тэрнлөө нь буудаад ягаа ицсэн. Тийм хаяр хацаргүй болгоол хайцсан. Тэгээд энэ бол Локигийн эсрэг өөдөөс үзээд бол ялсан. Үнээр гоёсан. За тэгээд үлдсэн хоёр жаахан. Саката файтер юм шиг үлэм амар хүчрхэн файтер гэсэн байсан. Тэгээ энэний өөдөөс үзсэн хүн бол Од юм байсан. Одын үзээд бол дараагүй юм байлээ. Сүүлийнх нь Мишель юм заяа. Мишель гэж яа. За яг Мишель сүүлийн тэмцээ дээр ялж хүн төрлөختнийг аварсан юм шиг үлээ. Энэ амин эмгтэй л юу. Үүний эрэгтэй юм шиг байгаа юм. За тэгээд би ямар бурхантай үздгийг мэдэхгүй, арга гэрийнх нь амьдралыг мэдэхгүй, энэ зүйлийн 12 дахь 13-2-ийнхойг бол мэдэхгүй байна. Уучлаарай. За тэгээд энэ удаагийнхаа бичлэгийг энэ хүргээд дуусгая. Бай. Бэж. Нэр юм хэлий амар болсон. Манайх 21 савд болж. Та нар яг одоо ядаж 30 та нар миний сабыг 30 хүрэхийн тулд юугаарч хамаагүй subscribe-гээ дараарай. Гойж шүү. Бас лайк болон сабва дарж хонхоо итгэвчүүлээрэй. Бай.